За охины асцендантын 10 дугаар сарын амны байхыг харцгаая. За охины асцендантыг эрхшээгч гараг нь бууд гараг юм та бүхэн мэдж байгаа. Тэгээд одоогоор бууд гараг нь жинлүүрийн орд болох таны 2 дугаар хавс дээр зочилсан байна. Тэгэхээр энэ хугацаанд одоогоор мөнгө санхүү, материалын үйл хэрэгт төвлөрч байгаа цаг үе өрнөж байна. Зарим ч нь худалдан авалт хийх дээр сонирхолтой, шопинг сонирхолтой, хоол хүнсэндээ сонирхолтой байгаа. Эсвэл мөнгийг хэрхэн ухаалгаар зарцуулах вэ, мөнгөө яаж гамнах вэ гэх мэтлэнгээр мөнгөн дээр, амжиргааны зардал дээр илүү ихээр төвлөрч буй санхүүгийн асуудлууд дээр төвлөрсөн үе өрнөж байна. За 10 сарын 7-ноос бууд гараг нь 3 дугаар хавс олох хилэнцгийн орд руу нүнэ. Тэгэхээр 7-ноос хойш 3 дахь хавсан сэдвүүд нь илүү ихээр эрчимжин. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр мэдээлэлтэй харьцах, хүмүүстэй уулзах, ойрын аялал хийх гэх мэтлэнгээр нүүд суух ч юм уу те хөдөлгөөнтэй уур амьсгалд шилжин 7-ноос хойш. 7-ноос хойш хөдөлгөөнтэй уур амьсгалд шилжих болно. Бууд гараг нь хурдан хөдөлгөөнтэй учраас хурдан сэдвүүдэд төвлөрөх сэдвүүдийг чинь өөрчилдөг. За 10 сарын 29-нд 4 дугаар хавс болох Номын орд руу нүүн. Тэгэхээр 29-ээс хойш охины асценданттай хүмүүс гэр бүл оршин суудаг газар үйл хөдлөх хөрөнгө эсвэл хувийн бизнес гэх мэтлэн сэдвүүдэд илүү ихээр төвлөрч анхаарлаа тавьж хандуулах шаардлага гарна. Гэр бүлийн гишүүдээ анхаарах, хасран халамжлах, эсвэл гэртээ байх нь илүү их эрчимжих ч юм уу. Эсвэл гэрээ засварлаж гэртээ төвлөрөх. Эсвэл гэр бүлийн тэр 4 дугаар хавсын сэдвийн хүрээнд ямар нэгэн асуудлууд нь өөрнөх сайн муугар те янз янз байж болох юм аа. Хэртэлтийн тухаас ярих хэрэгтэй. Өнгөрсөн 8 сарын сүүлээс 9 сарын сүүл хүртэл хэртэлтийн улирлайлаа. Таны асцендент дээр 8 сарын 23-нд шинэ сар гараад. Тэгээд 1 сарын турш маш олон өөрчлөлтүүд өрнөсөн. Харин 9 сарын 21-нд нарны хэртэлт буюу шинэ сар дахиад л таны охины асцендентээр мандсан. Тэгэхээр энэ өнгөрсөн 1 сарын хугацаанд таны амьдралд маш их том өөрчлөлтүүд гарсан. Эсвэл бусдад харагдах байдал чинь, бусдад хандах хандлага чинь ингээ оронгоороо иргэсэн өөрчлөлтүүдийг том шийдвэрүүдийг гаргасан тийм цаг үе болж өрнөлөө. 9 сарын 21-ний хэртэлтийн нөлөө нь 6 сарын үргэлжлэх нөлөөтэй. Тэгэхээр цаашдын 6 сарын турш та гадаад байдал, бусдад харагдах байдал дээр илүү их анхаарах, эсвэл эрүүл мэндэд анхаарах, эсвэл энэ нь таны амьдралын юун дээр ч нөлөөлж магадгүй. Асцендент дээр нөлөөлж ин гэдэг нь ердөөсөө таныг амьдралыг харах өнцөг, таны эрүүл мэнд, таны гадаад байдал гэх мэт л одоо юу ч болно. Асцендент дээр хэртэлт болж ин гэдэг нь энэ нь үнэхээр таны амьдралыг тэр чигт нь өөрчлөх, шинээр эхлүүлж байгаа тийм боломжийг олгож иж болно. Тэгэхээр энэ нь таны харилцааны асуудал байж болно, гэр бүлийн асуудал байж болно, эсвэл хайр дурлалын асуудал байж болно, эсвэл эрүүл мэнд, эсвэл байр савны асуудал, оршин суудаг газрын асуудал ч юм уу юу ч байж болно. Амьдралыг харах өнцөг чинь өөрчлөгдөж байгаа ч юм уу. Бүх төрлийн зүйлсийг цоошноор эхлүүлж байгаа үе бол 9 сарын 21-ний хэртэлтийн өдөр байсан шүү. 10 сарын 20-нд бууд гараг бархас сад гарагтай дөрвөлжин аспект үсгэн 9 сарын 29-ээс 10 сарын 4 хүртэл сарын ихээр бол эхний хэдэн хоног бол эерэг таатай, эрч хүчтэй, урам зоригтой, ямар нэг юм ингээ хийхсэн тийм зоригтой, тийм гэгээлэг таатай үе байж болох юм байна. За тэгснэ 10 сарын 4-нд сугар гараг өмнөд занглаатай уулзсан. Тэгэхээр 1-ээс 7-ны хооронд ямар нэгэн харилцааны үйл хэрэг нь дуусаж төгсөх ч юм уу. Эсвэл таны сэтгэл санааны байдал жоохон тиймхэн байж өөрийгөө өгөөсгөх ч юм уу те. Энэ тохиолдолд бол одоо өөрийгөө клинс хийх хэрэгтэй. Юм хумаад цэгцлээд хаяад шинэ орон зай гаргаж ирэх ч юм уу те. Энэ үед баг зэргийн юмсыг тавьж явуулахад сэтгэл санааны хувьд ч тэр гадна материалын хувьд ч тэр материалын сэдвийн хувьд ч тэр юмсыг тавьж явуулаад цэгцлэхэд тохиромжтой үе байх болно. За 10 сарын 7-нд бууд гараг Плуто буюу дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үсгэн тэр 7-наас 8-ны хооронд ямар нэгэн жоохон дарамттай нөхцөл байдалд орж магадгүй, эсвэл дагаж мөрдөхөөс өөр сонголтгүй тийм нөхцөл байдалд орж магадгүй. Энэ үед эсвэл стресстэй ядрах магадaltaй. 10 сарын 8-нд сугар гараг бархас сад гарагтай секстэл аспект үсгэж чинь. Тэгэхээр 5-наас 10-ны хооронд бархас сад гарагийн эерэг таатай нөлөөнүүд орж ирж байна. Гэхдээ өмнөх аспектууд дээр жоохон хүнд хэцүү байсан шүү дээ. Өмнөд занглаа болон Плутогийн нөлөөнүүд таныг жоохон дарамтлсан. Тэгтээ ижил цаг хугацаанд мөн адил эерэг таатай боломжууд тийм гэгээлэг үйл хэрэгүүдээс тохиож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ ихэнх хэд хоног болвол холимог сайнтай муутай үеуд өрнөж байгаа юм шиг санагдлаа. За залгуулаад бас л 50 байхгүй байх их завгүй байх юм байна. 10 сарын турш та сайнтай муу сайн үйл хэрэгч тохиогоод муу үйл хэрэгч тохиох юм байна. За 10 сарын 11-нд
сугар гарыг санчир гарагтай эсрэгцэн. Тэгээ энэ хугацаанд бол танд хариуцлага ихээр нэмэгдэх, эсвэл таны сэтгэл санаа жоохон таагүй байх, эсвэл илүү хүнд хэцүү төсвөрлөж гарах шаардлагатай сорилтуудад тулгарх боломжтой байна. За 10 сарын 20-нд бууд гарыг ангар гарагтай болж байгаа. Тэгэхээр бас л энэ таныг амар завгүй болгож байна. Эсвэл таныг ууртай хэн нэгэнтэй муудалцуулах ч юм уу, эсвэл ирч хүчтэй хурдан шалмгаагасаа уудаж гимтэж бэртэх өвдөх эрсдэл бас дагуулж байна шүү. Санчир болон ангар гарагийн нөлөө хамтдаа орж ирж байгаа учраас эрүүл мэндэд энүүд онцгойлон анхаараарай гэж зөвлөё. За залхуулаад 10 сарын 24-нд бууд гарыг бархасаад гарагтай гурван аспект үзэгч нь 21-ээс 28-ны өдрүүдэд хэрвээ та өвдөжсэн бол энэ үед эрүүл мэнд нараа сайжрна, илүү гэгээлэг болно, бодол санаацсан арай дайггүй болно. Бас л сайн муу юм тохиосоо дахиад сайн юм тохиож байна. 10 сарын 26-нд бууд гарыг бас л санчир гарагтай гурван аспект үзэгч нь 23-аас 29-ны хооронд бас л дахиад л ядарч байна, сорилттой байна, тэсвэрлэх шаардлагатай, эсвэл илүү их хариуцлага өөр дээрээ үүрж байгаа тийм үе байх бололтой. За 10 сарын 30-нд бууд гарыг Юранустай эсрэгцэж чинь. Тэгэхээр Тэнгэрийн ван гарагийн нөлөөнөөс үүдэж 29-ээс 31-ний хооронд танд гинтийн бодол санаа төрөх, эсвэл гинт хийжсэн зүйлсээ болох, эсвэл гинт хийхгүй гэжсэн зүйлээ хийх ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар гинт хин нэгэнтэй уулзах, эсвэл гинт хин нэгнээс салах ч юм уу. Энэ нь ямар ч байдлаар тань тохиож магадгүй. Юранысын нөлөө сайн муу гихэлтгүй, ямар нэгэн тийм таамаглаагүй төлөвлөгөөний дагуу бус тийм огцом гинтийн байдлаар нөлөөлөх боломжтой. Тэгэхээр 10 сарын турш болгоомжтой байгаарай л гэж зөвлөе. Гэтэ болгоомжтой бай гэхээр хэтэрхийх завгүй байх шиг байна. За 7 дугаар хаваас болох хосын харилцаа, бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хэлцээр түншлэл гих мэтлэн харилцааны үйл хэргийг харцгаая. 10 сарын 2-нд бууд гарагийн нөлөө авч 9 сарын 29-ээс 10 сарын 4-ний хүртэл харилцаа холбооны үйл хэргүүд нэрчмжин наас цаашаа явж хөдөлгөөнтэй байх бололтой. Эсвэл мэдээлэлтэй харьцах шаардлага гарна. За 10 сарын 8-нд болон 11-нд сугар гарагийн нөлөөнд орж иж байна. Тэгэхээр 5-наас 13-ны хооронд та хүнтэй уулзах, болзоонд явах, эсвэл бусдад таалагдсан үйл хэргүүдийг хийх шаардлага гарах ч юм уу, гэрээ хэлцээр хийх ч юм уу, ямар нэгэн дипломат харилцаа үүсгэх, эсвэл хайр дурлал үүсгэх, эсвэл романтик харилцаа үүсгэх тийм боломжтой үе бол 5-наас 13-ны өдөр юм байна. Сугар гарагийн нөлөө өгч шүү дээ. За тэгснэ 10 сарын 17-нд бархасаад гарыг нарны нөлөөг авч ийн нартаа дөрвөлжин аспект үүсгэж чинь 14-өөс 21-ний хооронд хэрвээ та нууц харилцаатай байсан бол харилцаа нь ил болж бусдын анхаарлыг татах боломжтой. Энэ үед бит хоёр өрхтөг шүү, бит хоёр гэрлэж байгаа шүү гэсэн уур амьсгал бүрдэж магадгүй. Эсвэл тань тийм чадварлаг нар шиг хүнтэй уулзах боломж олдох ч юм уу те. Тийм түншлэл тийм ажлын хамтрагчтай болох ч юм уу бас байж болно. 10 сарын 24, 26, 28, 30-ны аспектууд болвол бууд болон ангар гарагийн нөлөөнүүд ээлжилж байна. Тэгэхээр 21-ээс хойш сүүлийн 10 хоног болвол маш завгүй хөдөлгөөнтэй байна. Энэ ангараг болон бууд гарагийн нөлөөг хамтдаа үзэж харах юм бол хурдан ажлын хамжуулаад хурдан наасаа явах боломжтой. Сөргөөр харах юм бол харилцаа холбооны явцдаа үйл алгацж муудалцах эрсдлүүд их байна. Хостойгоо эсвэл түнштэйгээ ажлын хамтрагчтайгаа эсвэл ямар нэг харилцаа нь юутаач их дайн дажинтай байх эрсдэлтэй байгаа юм биш үү. За тэгэхээр бас л 7 дугаар хаваас замбраагүй байна. 10 дугаар хаваас болох карьер, ажил, мэргэжил, нийгмийн харилцааны уур амьсгал 10 сар замаар байхыг харцгаая. 10 сарын 2-нд бууд гарыг бархасаад гарагийн нөлөөг авч 9 сарын 29-аас 10 сарын 4-нд эхний хэдэн хоног бол дайггүй таатай боломжийн үе байна. Ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх, албан тушаал ахих ч юм уу. Эсвэл ажил ихсэх ачаалттай байх боломжтой. За 10 сарын 7-нд бууд гарыг Плуто буюу дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үзэгчийн 7-наас 8-ны хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд хүнд хэцүү уур амьсгалтай байж болох дарамтанд орж болохын нэг заавал хийж дуусгах гэсэн дарамтанд орж болно. Эсвэл ажлын газар чинь ямар нэгэн системийн өөрчлөлт болоод дарга чинь өөрчлөгдөд эсвэл үхсэн ч юм уу, эсвэл та юу ч хийж болдیں۔ Тэ ажлаасаа гарсан ч юм уу сэж болохын ямар нэгэн байдлаар энэ таны хүсэл зоригоор биш бусдын үгэнд зайлшгүй ороод дагаж мөрдгөө зур сонголтгүй нөхцөл байдалд оруулах болно. За 10 сарын 20-нд бууд гарыг ангараг гарагтай уулзсан. Тэгэхээр 14-өөс 28-ны хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд завгүй хамаг биеийн эрч хүчээ ажилдаа зориулж байгаа тийм ядарсан ачаалттай үе байна. Сөрөг тохиолдолд ажлын газар нь юм идрэх эсвэл ажлын газрын хүмүүстэй муудалцахаас сэргийлээрэй. За 10 сарын 24-нд бууд гарыг бархасаад гарагтай дахиад гурвалжин аспект үүсгэж байна. 21-ээс 28-ны хооронд ажил мэргэжлийн хувьд таатай, эерэг таатай боломжтой ажил мэргэжлийн өсөлт дэвшилттэй үе байх болно. 10 сарын 26-нд бууд гарыг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэж байна. За тэгэхээр энэ нь дахиад 22-наас 29-ний хооронд ажил мэргэжлийн хувьд хүнд хэцүү хариуцлага үүрж байгаа, эсвэл ачаалттай байгаа, эсвэл ажил нь жоохон
урагштай бажснаа болоод гацалтанд ороод эсвэл хойшлоод сунжраад байгаа гэх мэтлийн нөлөөгөөр нөлөөлж болно. А гэхдээ энэ нөлөө нь бархасаад гаригийн нөлөөтэй хамтдаа орж ирж байгаа учраас та ингээд маш ихээр хүсэлээ гаргаж хөдөлмөрлөж твчиж ажилсны үр дүнд амжилтанд хүрж байгаа гэх мэтлэнгээр харж болох юм аа. 21-ээс 29-ний өдрүүдийг. За 10 сарын 30-нд бууд гарыг Юранус буюу Тэнгэрийн вангаар ихтэй эсрэгцчин тэгээ 29-ээс 31-ний хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд гинтийн тамглаагүй үйлргүү тохиох боломжтой. Гинтийн тамглаагүй гэрээ хилцээр эсвэл гинтийн тамглаагүй нөөц суух эсвэл гинтийн тамглаагүй ажлууд гарч ирэх эсвэл хийжсэн ажил нь гинт нуурч унтах ч юм уу эсвэл энэ юу ч хийж болно. Юранус нь сайн гих хэцүү муу гих хэцүү зур гинтийн байна. За 4-р хавас буюу гэр бүл оршин суудаг газар хувийн бизнес гэх мэтлийн дотоод сайдын хүрээнд ураансал хамрахыг гарцгаая. 10 сарын 2-нд бархат сайд гарыг бууд гарагтайгаа дөрвөлжин аспект үсгэн тэгэхээр 9 сарын 29-наас 10 сарын 4-ний хооронд гэр бүлтэйгээ хилцэх ярилцах, утсаар ярих, мэдээлэл дамжуулах шаардлага гарч болох юм. Өөр тохиолдолд нөөц суух энергээр нөлөөлж болно. 10 сарын 8-нд бархат сайд гарыг сугар гарагтай сексуал аспект үсгэн тэгэхээр 5-наас 11-ний хооронд гэр бүл тэгээ цагийг зугаатай өнгөрөх, эсвэл амттай хоолж идэх, эсвэл гэрээд чимэглэж тордох боломжтой таатай амралтын уур амьсгалтай байж болно. За 10 сарын 17-нд бархат сайд гарыг нартай дөрвөлжин аспект үсгэн 14-аас 21-ний өдрүүдэд гэрээ бусдад харуулах, гэрийн асуудлуудыг бусдад зарлан тунхаглах ч юм уу байж болно. Өөр тохиолдолд гэртээ үүнтэй зүйл худалдаж авах бас байж болох юм аа. Өмнө дурдсанчлан 10 сарын 2-нд бууд гарагийн нөлөө орж ирсэн шүү дээ. Тэгсэн 24-нд бууд гарагийн нөлөө орж ирж тэгэхээр эхний 5 хоног болон тэгээ 21-ээс 28-ны хооронд бас л нөөц суух эсвэл мэдээлэл дамжуулах, гэр бүлтэйгээ ярилцсан хэлцэх, гэрийн хурал хийх уур амьсгалтай байна. За 10 сарын 28-нд бархат сайд гарыг ангараг гарагтай гурвалжин аспект үсгэн 22-оос 11 сарын 3 хүртэл сүүлийн хэдэн хоног бол сарын сүүлийн хэд хоног бол гэр бүлтэйгээ муудалцах эрсдэлтэй. Тийм учраас болгоомжлороо өөр тохиолдолд гэрт юм нэвдрэх, засварлах, шийдвэрлэх асуудлууд их байх болно. За 10 сарын 30-нд бууд гарыг Юранустай эсрэгцэн тэгэхээр Тэнгэрийн ван гарагийн нөлөөнд 29-оос 31-ний хооронд гэрт юм нэвдрэх, гинтийн байдлаар ямар нэгэн асуудал үүсэх, эсвэл гинтийн зочин ирэх ч юм уу, эсвэл гинт юу ч хийж тохиолдож болно энэ үед. За 10 сарын турш мөнгө санхүүгийн асуудал уур амьсгал ямар ихийг гарцгаая. Материалын үйл хэрэгүүднээс амар ихийг гарцгаая. За 10 сарын 2-нд бууд гарыг бархат сайд гарагтай дөрвөлжин аспект үсгэнд 9 сарын 29-нээс 10 сарын 4-ний хооронд мөнгө олох боломжууд бүрдэх, эсвэл орлого олох, бэлэгсэлд авах боломжтой таатай үе байна. За 10 сарын 4-нд харин суугар гарыг өмнөд занглаатай уулзан 1-ээс 7-ны хооронд өмнөх аспектээр мөнгө орж ирээд орлого орж ирж байгаа боловч саутнуудын нөлөө өмнөх занглагийн нөлөө нь дахин хамтдаа орж ирж байгаа учраас мөнгө удаашрах, эсвэл мөнгө ч дуусах, эсвэл дутагдах ч юм уу гэх мэтлэнгээр жоохон сөрөг нөлөө бас байж болох юм байна. За 10 сарын 8-нд сугар гарыг бархат сайд гарагтай sextile аспект үүсгэн тэгэхээр 5-наас 11-ний хооронд бас л мөнгө олох боломжтой. Эрэг таатай, дэжгүй орлоготой, бэлгэсэлттэй, материалтай, хоолтой, хүнстэй, эд зүйлтэй үе байна. За тэгснэ дахиад л муу 10 сарын 11-нд сугар гарыг санчир гарагтай уулзж байгаа. Тэгэхээр 8-аас 13-ны хооронд бархат сайд гарагийн нөлөөтэй ижил цаг хугацаа нөлөөлж байгаа. Тэгэхээр санчир гарагийн нөлөө нь мөнгийг удаашруулад, мөнгийг дутаагаад, эсвэл орж ирэх орлого нь удаашраад, эсвэл хойшлоод, эсвэл юм авах гэсэн чинь мөнгө нь хүрэхгүй байх жишээний бас нөлөөлж байна. Тэгэхээр эдгээр үйл хэрэгүүд бас л сантай муутай гэж давтагдаж байна. 10 сарын 14-нд сугар гараг болон Нептун эсрэгдэж, тэгэхээр 70 ван гарагийн нөлөөнөөс үүдэж 14-өөс 15-ны өдрүүдэд худалдан авалт битгий хийгээрэй. Энэ үед чухал гэрээ хилцээр худалдан авалт хийх хэрэггүй. Учир нь энэ үед алдаатай худалдан авалтын алдаатай буруу юм худалдаж авах эрсдэлтэй шүү. Өөр тохиолдолд 70 ван гарагийн нөлөө нь таныг жоохон манан татуулж мөнгөний тооцоолол үүсгэл хөдлөлөөрөө хэрэггүй зүйл худалдаж авах тийм хандлагыг эрчимжүүлнэ. За 10 сарын 17-нд нар болон бархат сайд гарыг дөрвөлжин аспект үүсгэж чинь 13-наас 21-ний хооронд орлого олох боломжтой. Гэхдээ нарны нөлөө бас хамттай бархат сайд гарыг хамттай байгаа учраас үнэтэй зүйл худалдаж авах, зүгээр өнгөрөх гэж худалдаж авах, шал хэрэггүй зүгээр фэнси зүйл худалдаж авах хүсэлтэй үе юм шиг санагдаж байна. Юутаач мөнгөтэй байна. Тэгтээ бас мөнгөгүй байна. За тэгээ дараа сарын forecast-аар бол сая хүсвэл миний чаналыг дэмжихийг хүсчээвэл description хэсгээр миний дансны дугаар байгаа. Тэгээд тийшээ кофений мөнгө хийж болно, эсвэл юмны ч мөнгө хийж болно. Хийхгүй ч гэсэн болно. За тэгэхээр дараа сард уулзахаа. Тэгээд like, subscribe дараарай, найзуудтай үзүүлээрэй. Баярлалаа.